За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ихэнх нь бол энэ бэлгийн замаар дамжих халдвар гэдэг талаар сонсон баг. За энэ туузыг харсан хүн байвал гараа өргөе. За баярлалаа. Тэгэхээр бэлгийн зам дамжих халдвар юу бодогдож байна та бүхэнд ер нь? Бид бүхний мэдих сэдв боловч гаргаж чадж гин үү? Чадах нь уу? Чадахгүй те. Тэгэхээр хэн бүхэн одоо юу гэдэг? За том уу ханиад гэвэл бүгд амдаа шуугилдал те. Тэгж одоо халдварладаг ингэж шалдварладаг ч гэдэм юм уу? Шүд өвдлөө гэвэл бүгдээрээ амдаа тэгж өвдөд ингэж өвдөд гэдэг. Бэлгийн замаар дамжих халдвар авсан гэвэл хинт хандах вэ? Хинтээ ярих вэ? Нууц тэ надаас өөр баг хинч мэдэх ёсгүй тийм үү? За энэ талаар хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр ганцхан энийг ярихаас өмнө бид нар өглөө бүр яадаг уу? Шүдээ угаадаг. Шүдээ юугаар угаадаг? Сойзоор. Миний угаасан сойзоор та угаах уу? Та аавынхаа угаасан сойзоор угаах уу? Тэрнтэй яг адилхан бид нар дотор хуцаа хин нэнтэй сольдог билүү? Чи миний дотор хуцыг өнөөдөр өмсчих. Маргааш чи гэд ингэдэг билүү? Тэгэхээр хамгийн нандин зүйл бол хаана явж гинөө? Тэ? Бидгийг эхлээд бодолцъя. За тэгвэл бэлгийн замаар дамжих халдвар гэдгийг сая ойлгочлоо. За энэ бэлгийн замаар дамжих халдвар нь болохоор одоо маш олон төрлийн үүсгэгчтэй бүлэг өвчнийг бэлгийн замын өвчин гэж нэрлэж байгаа. Бэлгийн замын өвчин. За энэ дотор бол одоо тэр доох, хламид, трихомназ, гонорой, заг хүйтэн, өшөө бэлгийн үү гэх мэтлэн бүлэг өвчнийг бид нар юу гэж үзэж гинөө? Бэлгийн замын халдварт өвчин гэж үзэж байгаа. Дамжих зам нь ганцхан ихвчлэн бэлгийн замаар. За энэ өвчнийг авахд одоо хүргэдэг нөлөөлөх хүчин зүйл гэж байна. Зүгээр очиод танихгүй хүнтэй бэлгийн хавталд орох уу? Танихгүй хүнтэй нэг ч найзлаагүй, нэг ч үг яриаггүй, дотн харьцаанд ороогүй тийм хүмүүс шууд бэлгийн хавталд орох уу? Харьцаанд орох уу? За орохгүй. Тэгвэл бидний энэ бэлгийн замаар дамжих халдварыг халдвар авахд нөлөөлдөг хүчин зүйл гэж байна. Тэрэнд одоо 18-аас 24 насныханд болон бусад одоо бүлгийн хүмүүс номер 1-т нь бол энэ арх болон мансууруулах бодисыг хэрэглээ. Арх хэрэгэлсэн хүмүүс, мансууруулах бодисын хүмүүс, бодис хэрэгэлсэн хүмүүс хяналтаа алддаг. Хяналтаа алдсны улмаас тэр танихгүй хүнтэй тохиолдлын бэлгийн хавталд ордог байна. Цусан бүтээгдэхүүн болон энэ зүү тариураар одоо энэ халдварыг авах боломжтой гэж үздэг. Дараагийн асуудал нь болохоор бид нар энэ comfort affliction гэдэг бүгдээрээ сонсч байсан. Итгэлцэл дээр. За ингээд намайг ингээ харах юм бол энэ бэлгийн замаар дамжих халдвартай хүн гэж харах уу? Гой зангаа зүсэн ах нарыг харах уу? Зангаа зүсэн найзгаа харах уу? Томоотой хүн бол яах вэ? Бид нар хөөгээл ханаагаал эхлэнгүүт нь хүүш маска зүгээч. Ханаад халдварлаа штэ. Итгэлцэл дээр суурилж агаад бид нар бие биедээ итгээд энэ халдварыг авах боломж өгдөг. Дараагийнх нь нийгмийн хүчин зүйл буюу та нарт аюул ойлгохтоор бол энэ яах вэ? Эдийн засаг. Бид нарын энэ санхүү эдийн засаг баг тусмаа яах вэ? Нийгмийн хүчин нийгмийн давхар гэж хэлдэг л дээ. Тих тусмаа хүн ингээд яах вэ? Эрсдэлтэй алхмуудыг хийж идэг. За дараагийн нэг зүйл нь болохоор олон бэлгийн хавтагчтай. Ингээ олон залуутай найзлаад олон охтуудтай найзалж байгаагаа өөрийгөө айгу гоё сайхан байна, намайг хүн тоож байна, инээ тэрэ гэдэг нь энэ бол эрсдэлт хүргэдэг. Энэ бас нэг яах вэ? Эрсдэл хүчин зүйл. За би нэг энэ story буюу түүх яриа л да та бүхэнд.
Би чи их барих эмэгтэйчүүдийн эмчиж та бүхэн миний тэр юг CV дээр байгааг харсан баг. За энэ нийгмийн эрүүлэндийн тусламж үйлчлэгээр би 12 дахь жилдээ 3 дахь жилдээ явж байгаа. Тэгээд оюутан залуучуудад энэ хөдөө орон нутагт явж байхад бол нэг ерөөсөө тэр эмчийн ярьсан түүх мартагддаггүй. Тэрний үгээ гэвэл гэрлээгүй байхдаа буюу хүнтэй суухаас өмнө тэмбүүгийн халдвар аваад идэгсэн байхгүй. Идэгчээд 18 наснда идгээд эмчилгээтэй өвчин штэ тий. Идгээд 26 наснда гэрлсэн. Гэрлээд нөхөртөөгөө цуг хамтдаа найз залуутайгаа цуг шинжилгээ өгөөд хяналтанд орохоор ирсэн. Эмч санаандгүйгээр чи урд нь тэмбүүгээр өвдөж исэн биш. Хажуу талд нь шинэ найз нь шинэ нөхөр болох залуу сонссон. Юу өсвөө? Аимшигтай их аюул файтинг өссөн. Тэр хоёр. Чи одоо хаашаа надад өмнө найз залууг өгч исэн. Тэ? Чи надад юу ч ингэж яриаггүй. Гэтэл чи бүр тэмбүүгээр өвдөж исэн биш. Эдгэрсэн. Гэхдээ тэр титр гэдэг юм байдаг. Шинжилгээнд дээр байг гарна. 18 настайдаа өвдсөн байсан ч та 38 настай тэмбүүгийн шинжилгээ гадагшаа явахаар өгөхөд гарна. Тэр болвол эн чинь ингэж идэгцэн юм чиндээ ч юм уу те. Ийм гонигт түүхийг дагуулдаг, сүүдэр дагуулдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар эндээс юу гэх юм? Бага залуу наснда гэрлээгүй байхдаа бэлгийн замаар дамжих халдварыг авлаач гэсэн тэр эдгэрсэн ч гэсэн муу ур дагавартай. Нөгөө нэг стори. Түүх зак хүтний халдвар авсан. За одоо жишээлбэл энэ бид нар ингээд шүд өвтгөр те яг энэ шүдлүүдүүд энэ эмчээ гээл очихоор яг тэр шүдэн дээр эмчилгээ гээл явдаг. Бэлгийн замаар дамжих халдварыг ингээд нөгөө шинж тэмдгүүд нь айгүй ойролцоо байдаг байхгүй юу? Нэг ялгадас гарна үнэртэй тэгснэ ногоон шар мар гээл ингээд толгой эргүүлсэн. Адилхан шинж тэмдэг. Шинж тэмдгийг ингээд юу гэдэг би өөрөө мэдээд эмчлэх боломжгүй. За тэгэнгүүтээ тэд нар ингээд хооронд ингээд хламидын халдвар, трихомоназын халдвар, за зак үдний халдвар гэдэг ингээд холилдсон. Ингээд суглаад авъя гэхээр ямар ч боломжгүй. Тийм учраас тэр нэг ийм бүлэг эмчилгээ хийдэг. Одоо шүд бол нэг л шүдэнд өвдлөө гэж үзэхэд эмчилгээ хийдэг бол тэр бэлгийн замаар дамжих халдварыг заавалжгүй юугаар үүсгэцнийг нь бүтэн шинжилгээ хийж яж болдог гэсэн. Тэгээ өөрөө дур мэдээд эмчилчээд шинж тэмдэг байхгүй болохоор нь бас гэрэлсэн. Тэгсэн чи шууд нөгөө эмэгтэйгээс анхны харьцааны дараагаар нь шинж тэмдэг гарч ирсэн. Шинж тэмдэг нь алга болонгууд тэр балархаа шинж тэмдэг рүү ирэнгүүт нь эдгэрсэн гэж үздэг нөгөө эмч бус хүмүүс гэсэн үг шүү дээ. Гэтэл нөгөөх нь балраад дахин өөр хүнтэй бэлгийн явдалд орох тэрэн сэдэрдэг. Гэх мэтлэн ингээд бэлгийн замаар дамжих халдварууд өөрсдөө муу үр дагавартай байдаг гэсэн үг. За яагаад энэ дэлхий дээр ингээд би өнөөдөр та бүхэнд бас ингэ ярьж байгаа. Дэлхий дахинаа ер нь бол энэ хамгийн бэлгийн замаар дамжих халдварын хамгийн их өвчлөлтөө нас нь бол энэ 18-аас 24 нас байдаг. Яагаад гэж бодож байна? Монгол улс гэлтгүү ер нь яагаад гэж бодож байна? Яагаад гэвэл бэлгийн тэр гормоны топ шат нь энэ насанд байдаг. Яг тэр насндаа хүн хайр дурлал, үерхээр нүглэл бүх юм идэвчдэг тэр нас ахгүй юу? Том хүүхдээс том хүн рүү шилждэг нас гэсэн үг. Тэгэхээр нөгөө гормоноо дагаад өөрсдөө үйлдэл хийх нь шүү дээ. Үйлдэл хийхдээ та саяны өмнөх илтгэгчдийг харахад хизээ үгүй гэж хийх вэ гэдгийг хартыг үгүй гэж хэлэх вэ гэдгийг мэдэх ёстой юм байна. За тэгээд дэлхийн нийтээрээ юу гэж үзэж байна вэ гэвэл хэрвээ энэ 18-аас 24 насных нь энэ бэлгийн замаар дамжих аль нэг халдвар болсон бол энэ бол төгсгөл биш. Амьдрал ерөөсөө төгсөөгүй. Сэтгэл санаагаар бүү тэ энэ бол амьдралын төгсгөл мэт бүү шанал. Нэг хаалга хаагдлаа дараагийн хаалга нээгдэнэ. Гэхдээ үүнийг дур мэдэж битгий эмчил заавалчгүй мэргэжлийн хүмүүст нь хандараа. Энэ бол not end of the life гэж байгаа байхгүй юу?
Амьдрал ерөөсөө төгсөөгүй манайхаа. Тэгэхээр анх удаага ингээд өвчин автсан тэмбүү ч юм уу одоо сонсоход бэрх штэ. Хинт хэлэх боломжгүй тийм юм. Гэтэл энэ бол асуудал биш, энэ бол алдаа биш. Энийг бол эмчлэх арга зам байгаа. Харин дахиад битгий алдаарай. Дараагийн удаа яг уу алдаагаа давтаж болохгүй. Түүнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх боломж байгаа. Тэрний үе бэлгэвч энэ дэлхий дээр маш олон зүйлийн энэ одоо бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалдаг аргууд байгаа боловч төгсөн нэг л бүтээгдэхүүн байгаа. Хоёр үйлчлэгээтэй. Хүсээгүй жирэмслээс хамгаална. Нөгөөх нь бэлгийн зам зөв хэрэглэл бэлгийн замын замаар дамжих халдвараас 99.9% хамгаална. Зөв хэрэглэх. Тэгэхээр нэг хаалга хаагдсан ч гэсэн дараагийн удаа тэр бамбааны зураг байна те. Дараагийн удаа хамгаалах бэлд. Хэрвээ та эрсдэлтэй алхам хийсэн бол маш хурдан эмнэлэгт очиод шинжилгээ өг, эмчлүүл. Хизээч өөрөө дур мэднэ. Эсвэл найзаасаа зөвлөгөө ав. Найз чи яг чамтай адилхан. Тийм учраас чи найзаасаа зөвлөгөө авахгүйгээр мэргэжлийн эмчт ханд тэрийг бол төгс эмчлүүл. 3 хоног биш 5 хоног битсэн бол яг 5 хоног эмчилгээг хийлгээд яв. За энэ бол амьдралын хамгийн төгсгөл биш. Харин одоо жишээлбэл ХДВ-ийн өдөр болж дох ХДВ-ийн өдөр гээд 12 сарын 1-ний өдөр чинь жил бүрл анхаарлаа хандуулдаг өдөр. Энэ удаа бол энэ жилийн ураа нь бол асуудлыг шийдээ. Гэхдээ мэдээллийн их сурвалж нь одоо яг эрүүл мэндийн яам баах уу? Их сурвалж нь яг зөв тэр тусламж үйлчлэгээ үзүүлдэг байгууллагаас гаргасан тэр мэдээлэлээр яваа. Одоо ковид цар тахлын үед бол 1 тэрбум ташаа мэдээлэл явсан. Тэгэхээр одоо бид нар энэ цар тахлын 90 үе мэдээллийн цар тахлын 90 үеэс шилжиж бол хоосон одоо ингээ бүх Google-ээр гарч ирж байгаа бүх мэдээлэл болгоно үнэн биш. Мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа тэр мэдээлэл одоо зөвлөмжийг дагаараа эмчилгээ хийлгээд дараагийн одоо тэр бамба хэрэглэх аргыг одоо сонгороо гэж зөвлөж байгаа. Одоо ийм мэдээлэл та бүхэнд хүрэхтэй таатай байна. За ингээд та бүхний сурлагад хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Өнөөдөр ингээд товчгоо мөртлөө өнөөдрийн одоо амралтын цагийг өөрийнхөө мэдлэгийг тэлэх үйлдэл хийх хэн нэгэнтэй шеэрлэх ийм боломжийг өөртөө олгоод бусдад одоо тусалцаа үзүүлэх гээд бэлэн сууж байгаа юм сайхан залуучууд Монгол орны ирээдүй болсон залуучууд хүний нөөцөд сууж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд амжилт хүсье.